Тэгэхээр яг үе хооронд ялгаа байна гэдгийг ямар үйлдэлээр гэдэг юм уу? Мэдээд ялгаад Generation Z гэдэг чинь энэ үеийнхэн буюу тэдээс тэдэн оныхон гэдгийг яг юугаар нь ялгаад ингэж ангилах боломжтой юм байна гэж үзээд байгаа юм бэ? Хамгийн энгийнээр харах юм бол гэртээ бид нар мэдж болно те. Жишээ нь аав ээж нар би чиний насан дээр ингэдэггүй байсан гэх хүүхдүүдтэй хэлдэг те. Жишээ нь та хэлдэг ч гэж магад хэлдэггүй ч гэж магад. Тэгтээ ер нь ихэнх нь тэгж хэлдэг. Гэтэл тэр ээж аавын насан дээр одоогийн хүүхдийн нөхцөл байдал байгаагүй. Тэр ээж аавын хүүхэд байх насан дээр тэр одоогийн хүүхэд шиг байх боломж нь байхгүй байхгүй. Тийм учраас чиний насан дээр би тэгж байгаагүй гэдэг үг хэлэх өөрөө утгагүй байна. За энэ бол бидний хооронд ялгаа байна гэдгийн хамгийн ихний зүйл. За байгууллага руу ороод ирэхээр одооны залуучууд өстой биш болжээ гэдэг үгийг. Эсвэл одооны залуучууд ямар ч чадваргүй болжээ. Эсвэл одооны залуучууд өстой дураараа болжээ ч юм уу. Тийм үгийг бид нар олон сонсдог. Тэгэхээр энэ бол ялгаа байгааг харуулж байгаа. Тэгэхээр энэ одоо хүний амьдралд жирийн л байж байгаа энэ үзэгдлүүд судлаачдын анхаарлыг татсан. Яагаад өмнөхүүд нь дараагийнхыгээ ингээд дандаа голоод байдгийг. Үнэхээр одоо дараагийнх нь гологдоод байгаа юм бол өмнөхүүд нь супер гэсэн үг үү? Тэгэхээр бидний өмнөхүүд бүр супер юм уу гэдэг асуулт руу очиж штэ тий. Тэгээ энийг судалж үзсэн байгаа. Тэгээ ингээд судлаад үзсэн чинь тодорхой нэг цаг үе төрсэн хүмүүс хоорондоо адилхан байна. Яг л тэр цаг үед төрөхт нь байсан орчин, нөхцөл, хэрэглээ, тий эд зүйлс, одоо зарчим, амьдралыг харж байгаа үнс энэ юмнууд бол төстэй байсан. Дараагийн үеийнхэн хоорондоо төстэй боловч өмнөхөөс өөр. Өөрийнхөө дараагийн үеийнхнаас өөр. Тэгэхээр яг энэ ялгаанууд бол хүндрэлтэн дээр маш их одоо мэдрэгдэж байсан. Тэгээд энийг судлаачид судлаад яг одоогоор бол бодиттой баримтаар бууж үлдсэн нь бол 14-р зуунаас хойш төрсэн бүх хүмүүсийг хувааж ангилсан ангилал байдаг. 2000 оноос хойш төрсэн хүүхдүүд бол дижитал эрнийхэн юм гэж үзнэ гэдэг энэ санааг бол судлаачид 2000-ад оны ихээр хэлсэн байсан. Ер нь бол 2000 оноос хойш төрсэн хүүхдүүдийг одоо шинэ мянганыхан гэж нэрлэдэг штэ. Гэтэл шинэ мянганыхан буюу миллениумуд гэж нэрлэж байгаа энэ нэр чинь өөрөө эднэрт багтаад байна гэд өшөө бүр эдрийг тодорхой болгох нэр нь дижитал эрнийхэн юм байна гэж нэрлсэн байхгүй. За гэтэл тэрийг бол бид нэр төсөөлөхдөө нэг 20 орчим жил үргэлжлэнэ гэсэн одоо ийм төсөөлөлтөй байсан гэж баримжаалж болох гэдэг. Гэтэл одоо амьдарч байгаа амьд байгаа хүмүүс бол ингээд хөгжил хөдөлгөөний дунд байгаа учраас юмс ингээ өөрчлөгдөж байгаа. Гэтэл судлаачид 2016 онд ямар одоо дүгнэлт гаргасан бэхээр 2000-аас 2015 онд төрсэн хүүхдүүд чинь дижитал эрнийхэн юм байна. Харин 2015 оноос хойш төрсэн хүүхдүүд бол альфа дижитал эрнийхэн юм байна. Бүр энэ 15 өмнөх 15 жилээсээ дараагийн үеийн хүүхдүүд нь өөрчлөж байгаа байхгүй. Тий, агсан төвшний болчихж байгаа тий одоо ягаар. Гэтэл 16 он төрсэн хүүхдгээ боддоо өнөөдөр сургуульд орж байгаа 1-2 дугаар ангийнхан. За ингээд 1-2 дугаар ангийнхан маань альфа дижитал эрнийхэн болжээ. Тэрднэр бүр ингээд өөрөөсөө 2 насаар 1 насаар одоо 3 насаар ах хүүхдээсээ ч илүү дижитал чадвартай болчихж байгаа байхгүй. Жишээ нь одоо ингээд аав ээж нарч одоо бахархал болгож ярьж байдаг эмээ өвөнөр бол бүр ч одоо гайхан биширч ярьдаг те манай наач манай энзээс та өөрөө баг миний утсыг аваал ингээд Google-тэй киногоо гаргаж үзээд ингэдэж штэ гэд ингээ гайхаад байдаг. Гэтэл тэр тоноглолч нь өөрөө те тэр төхөөрөмж ч өөрөө тэр хүмүүс их байхгүй. Төрөхт нь байсан. Үүсгэт нь байсан. Тэгээ тэр хүнтэй хамт хөгжиж байгаа. Гэтэл бид нар бол тэр гар утас байна уу энэ дижитал төхөөрөмжийг араас нь гүйцэж эзэмших гэдэг байгаа байхгүй. Өнөөдөр одоо насан туршид үнтэй утас ирдэг. Тэр утсан доторх байгаа хэдэн функц ажиллуулж чаддгийг. Гэтэл тэр хүүхэд тэрнийг хизэж залгаагүй. Тэр утсыг тэр жижиг хүүхэд барьдаггүй. Тэгсэн хэрнээ ашиглаж чаддаг те. Ялгаа энд байгаа. Тэгэхээр ийм болоод бид нар бол энэ дижитал эрний хувьд суугуулууд болчихж байгаа байхгүй юу? Тэ суугуул хүмүүс. Тэгээ энийг гүйцэж сурах гэдэг. Гэтэл тэр хүүхдүүд бол дижитал эрний хувьд уугуулууд болчихж байгаа. Тэр уугуулуудаас бид нар буцаад сурах хэрэгтэй болж байна. За яг энийг бид нар боловсрал руу, хүний хөгжил рүү, нийгэм рүү, ажил руу, байгууллага руу оруулаад ирэх юм бол альфа дижитал эрний хүүхдүүд сургуульд орчихжээ. Нодлонгоос эхлээд ороод эхэллээ. 1-р анги, 2-р анги болж байна. Альфа дижитал эрний хүүхдүүдэд хэн хичээл зааж гинэ? Багш руугаа буцаагаад үзье те. Багш руу буцаагаад үзэх юм бол одоо миний үеийн багш тон сургуульд ажиллаж байгаа. X үеийнх.
миний дараагийн одоо үеийнхэн ажиллаж байгаа эерэг үеийнх. За тэрний дараагийн үеийнхэн багш бол одоо мэрэгжил эзэмшээд амьдралын ян дээр гараад ирлээ. Z үеийнхэн гэдэг. Ингээд бүр миллениумд хүртэл одоо ажил руу гараад ирлээ шүү дээ. Гэт ийм дөрвөн үеийнхэн багшилж байгаа байхгүй. Энэ дөрвөн үе чинь дотроо өөр. Тэ багш нар өөрсдөө дотроо өөр. Энэ ялгаа маань ингээ амьдралын туршид яваад ирэхээр чиний насан дээр би юм байгаагүй гэдэг юм л ярьчихдаг. Тэр хүүхдийн насан дээр тийм байх боломж биднэрт байгаагүй. Бид нар чи юу ингээд одоо 100 суугаар 24 цаг зурагт үзэх вэ те 4 дахь өдрийн 6-10-аас хүүхдийн киногоо үзэхээр бэлэн сууж ивэл одоо боломж тэр үгүй бол үгүй шүү дээ. Тэгэхээр тийм амьдралыг одоо байгаа нөхцөлтэй харьцуулах боломжгүй бөгөөд энэ цаг үе өөрөө л ийм цаг үеийг үүсгээд хөгжлөөрөө ийм төвшөнд ирсэн байна. Өчигдрийнхэн өнөөдрийн хүүхдүүдэд маргаашийн тухай заах хэрэгтэй болж байгаа. Тэгээ энэ агуулга бас их хүнд хэлж өгмөр сонирхолтой санагдаад байгаа. Яагаад тэгэхээр өнөөдөр 1-р ангид орж байгаа хүүхдэд А, Б заахаасаа илүү 20 жилийн дараа тэд нар хөдөлмөрийн зах зээл дээр гарахад тэднэрт ямар ур чадвар, харилцан хандлах хэрэгтэй вэ гэдгийг өнөөдөр нөгөө X үеийнхэн, Y үеийнхэн мэдрэх гэдэг нэг юм маш том даалгавар багш нар дээр гэдэг юм уу да ирж байгаа. Тэгээ магадгүй нөгөө багш нарч биш. Бусад бүх салбарт ирж байгаа бах л та. Тэгээ нөгөө ойр учраас боловсрол дээр жишээлээд тайлбарлаж өгвөл яг үнэн бид нар бол энэ одоо ертөнцийн хөгжлийн хамгийн одоо их хурдтай бөгөөд хөгжил хөдөлгөөнтэй байгаа ийм цаг үед амьдарч байна. Тэгэхээр боловсрол технологи хоёрын хооронд нэг ийм судлаачны судалсан бас нэг онлайн юмнууд байгаа. Боловсрол одоо хөгжлийн тодорхой төвшөнд гарч ирдэг үе нь хизээ гэхээр технологид орох үед. Технологи жишээ нь одоо хүндрэлтэн үйлдвэрчгүй байсан үе саяхан шүү дээ хэдхэн сон жилийн өмнөх юм ярьж байна тий. Зөвхөн одоо өөрийнхөө хоолыг өөрөө тариал өөрөө болгоод өөрөө ингээл өөрийнхөө ойр орчныг болгодог байсан бол бид нар бараг 100 гаатхан жилийн тэртэл үйлдвэртэй боллоо шүү дээ. Масс үйлдвэрлэл хүмүүс нэг дор ажиллах илүү бүтээгдэхүүнтэй болох гэдэг юм чинь 100 гаатхан жилийн цаахантай болж байна. Тэр энэ цаг үеэс эхлээд технологийн тухай ярьж эхэлж байна. Технологи ингээ хөгжөөд ирэх тэр үед боловсрал багт одоо технологиосоо төвшний хувьд доошоо бууж байгаа юм шиг ийм хамаарлууд бол байдаг. За тэрнээс одоо технологи тэгж хөгжөөгүй байх үед тийм үү боловсрал бол үнэхэрийн одоо супер байсан тий. Ингээд энэ маань одоо хүндрэлтний түүхийн тодорхой хугацаанд одоо дайны дараагаар ч юм уу технологи болоод хүндрэлтний санхүү эдийн засгийн боломж энэ төр талаасаа боловсрал өндөр гарч ирж ирсэн үе бол бий. Гэтэл өнөөдөр тэр технологи чинь зөвхөн тэр үйлдвэр, масс үйлдвэрлэл энэ төр гэдэг юмнаас хол даваад бүр ингээд AI-ийн төвшөнтэй хиймэл оюун ухааны төвшөнд хүрээд ирлээ шүү дээ. Тэгэхээр технологи бол боловсролыг өнөөдөр хол хийцэн байна. Хол хийцэн. За судлаачид энэнийг яаж харж байгаа нэхээр бид нар технологийн хөгжлийг ойрын 30 жилдээ боловсрал давахгүй байх гэж харж байгаа. Боловсрал ойрын 30 жилдээ технологиг давахгүй байхаа. Би энийг анх одоо уншаад айгүй ямар гутранг одоо үзэл вэ гэдэг талаас надад бодол төрж ирсэн. Тэгэхдээ өдөр тутам бидний амьдралд болж байгаа юмыг ингээ харахаар үнэмшихээс өөр аргагүй болж байгаа. Тэ өчигдрийн юм маань өнөөдөр өөр болчихж байна. Өчигдрийн юмыг бид нар өнөөдөр өөрөөр хийхгүй бол бид нар өөрсдөө хоцрогдож эхэлж байгаа юм. Тийм болохоор боловсрал гэдэг боловсралыг харах өнцөг, боловсралыг үзэх, боловсралд хандах концепц шал өөр болохгүй болж байгаа. Бидний одоо төсөөлөөгүй байгаа цаг үед амьдрах өнөөдөр 6 настай сургуульд орж байгаа хүүхэд 12 жилийн дараа төгсөөд дахиад одоо бидний насан дээр ирж энэ амьдралыг энэ одоо улс орныг авч явах гэдгийг төсөөлөх юм бол бид нар хамгийн багаар 30 жилийн асуудал байхгүй. Тэгэхээр бид нар 30 жилийн дараа ямар ур чадвар хэрэгтэй яах вэ гэдгийг бодох хэрэгтэй болчихж байгаа. Гэтэл тэрийг бид нар одоо өнөөдөр бодож чадчих байгаа юугүй юу? Тэ? Асуудал ийм учраас маш хүнд. Яг тэр цаг хугацаанд өөрчлөгдөх технологийн хөгжил бол боловсролыг уртаа гаргахгүй маа гэдэг энэ дүгнэлт бол үнэмшихээс аргагүй нөхцөл рүү л очиод байна. Тэгэхээр бид нар тэр технологиг давхууц хүнийг бэлдэнэ гэж бодхосоо илүү тийм технологийн нөхцөлд зохицоод өөрийгөө авч явах хүнийг бэлтгэх ёстой болж байгаа. Тэр боловсрал чинь тэрлүү ажиллах, хүний хөгжлийн асуудал чинь тэрлүү явах болоод байна л да. За яг энэ талаасаа энэ жилийн миний түрүүний ярьжсэн дэлхийн хүний нөөцийн чуулган дээр
2023-аас 2027 онд хамгийн чухлаар одоо шаардагдах хүний чадруудыг ингээд эренблээ тавьсан байна. Гэтэл энэ хүний чадварууд одоо 1000 ингээд сайн эренблээ гэхэд бид нар 1000 одоо сайн байгаад технологиг давахгүй юм зөндөө байна. Жишээ нь ингээд химэл оюухан. Бид хоёрын 2 минутын дотор одоо юухан мэдээлэл солилцох вэ? Гэтэл химэл оюухан 2 минутын дотор юу бүтээж чадах вэ? Хоёрын хооронд одоо өнөөдөр хөгжлийн асуудал яригдж штэ. Тэгэхээр химэл оюун ухааны хувьд хийж чадах зүйлсүүд хязгааргүй байгааг бид нар одоо харж байна. Гэхдээ химэл оюун ухаан хичнээн одоо сайн хөгжлөөч, хичнээн өндөр түвшинд гарлаач зөвхөн хүн хийж чадах чадварууд гэж бас байгаа юм. Зөвхөн хүн л хийж чадах. Тэр хүн л хийж чадах тэр чадваруудыг илүү хөгжүүлж хүний онцлог бүхий тэр тал руу одоо хүний онцгой тэр шинж онцлогууд туссан тэр чадруудыг хөгжүүлэх нь өнөөдөр хүндрэлтний хувьд хүний нөөцийн хувьд тавигдах гол одоо шаардлага болж байгаа байхгүй. Тийм болохоор бид нар тэрлүү яаж ажиллах вэ? Тийм чадварыг хүүхдтэй 1-р ангиас нь эхлээд сургууль төгсдөл мэрэгжил эзэмштэл яаж суулгах вэ гэдэг рүү ажиллах болчихж байгаа. Тэгэхээр тэр бол чи минутанд хэдэн үг уншиж чинь гэдгээр хэмжигдэхгүй, чи гой сайхан бичиж гин үү, эсвэл даалгавраа хийсэн үгүй юу гэдгээр хэмжигдэхгүй болж байгаа байхгүй. Харин даалгавар хийх гэдэг чинь өөрөө миний үүрэг хариуцлага шүү гэдэг бодлыг хүүхдэд суулгаж өгөх нь багшийн хийх ажил болж байна. Тэгэхээр багш маань тэнд дүнд тавихаас илүү энэ хүн хэн болж гинөө гэдгийг бүтээх, хэн болгохын тулд би яаж ажиллах ёстой, бас би яаж харагдах ёстой, тэгээ би яаж биеэрээ үлгэр дуурайл үзүүлэх ёстой гэдэг рүү ажиллах ёстой болж байгаа. Гэтэл бид нар багш нараа тэгж бэлтлүү ялаа гэдгийг бодохоор бас айгүй хүнд, нөгөө талаасаа хүртээмж маань ч ямар байгаа вэ гэж бодохоор бас бодох юмнууд бол бий. Удирдах албан тушаал хашиж байгаа ч юм уу нэг юм тодорхой хэмжээнд алба нэгж удирдах байгаа хүмүүс бас их хэлдэг шүү дээ. Хаяа явчих юм. Ямар ч учир шалтгаан хэлэхгүйгээр надад таалагдахгүй байна гэд ирэхгүй юм ч гэдэг юм уу. Гэхдээ үнэхээр ойлголцоод ажиллах боломж бий юу? Мэдээж үе болгонд сайн чанар байгаах, муу чанар байгаах тий. Тэглээ бүх юм чинь хоёр талтай те, даваа талтай, сул талтай. Тэгэхээр бид нар нэг цаг үед амьдарч байгаа энэ хүмүүс яаж хоорондоо ойлголцож, яаж ирээдүйг бүтээх хүмүүсийг бэлтгэх үү гэдгээр илүү том зургаар харах. Өмнөх үеийн хүмүүс байгаа хамгийн том давуу тал бол амьдралын туршлага. Тийм учраас тэд нар тэр амьдралынхаа туршлагаар энэ бүх зүйлийг том зургаар нь хараад харин амьдралын туршлагатай хүн, амьдралын туршлагагүй хүний өмнө буулт хийдэг нэг ийм амьдралын зам байдаг. Тий. Одоо тэгэхээр тэр зарчим бид нар барих юм бол энийг би мэдж байгаагийн хувьд буулт хийгээд энэ мэдхгүй байгаа хүнд яаж ойлгох вэ гэдэг рүү зөв хамтрах хэрэгтэй болж байна. Тэгэхээр сургалтч тэр, ажилч тэр, хамтын ажиллагаач тэр энэ зарчмыг баримтлах хэрэгтэй. Тэгвэл мэдээж одоо дараагийн үеийнхэн маань энэ зарчим нь тэднэрт одоо илүү даврах гэдэг юм уу, илүү одоо аашлах гэдэг юм уу, тийм боломж олгож байгаа хэрэг биш. Бас тэднэрт баримтлах зарчмууд ч байгаа. Би баримталдаг гэдэгт ч бас итгэдэг. Намайг ингээ одоо 30 жилийн өмнө ажилд гарч яхад, тий ажлын талбар руу гарч яхад миний өмнөх үеийнхэн надад яаж заагаад, надад яаж үлгэр дуурайл үзүүлээд яаж сургадаг байсан гэдгээ би санагалзаад тийм шаардлагыг дараагийнхаа үе рүү өнөөдөр тавихад энэ тарахгүй. Энэ тарахгүй. Тийм учраас тэр нэг баг болоод ажиллаж байгаа хүмүүс одооны залуучууд өстой гэдэг ийм яриа гарах юм үүсчихэд байгаа. Гэтэл тэрийг сайн уу муу юу гэдэг өнцгөөс ярьж байгаа биш. Өнөөдөр бодит байдал факт юм биш үү гэдэг өнцгөөс л одоо ярьж байна бид нэр. Тэгэхээр сайн муугийн утгаар бид нар юмыг харах болвол өнөөдөр угаасаа утгагүй болчихлоо шүү дээ. Зүгээр бодит байгаа байдлыг яаж үр дүнтэйгээр одоо үр дүнлүү чиглүүлэх үү эсвэл гэдэг рүү л бид нар ярих болж байна. За яг энэ талаасаа ингээ харах юм бол шин цаг үеийн залуучууд буюу одоо бидний миллениумууд, Z үеийнхэн тэргээ янз бүрээр нэрлээд байгаа энэ хүмүүс болвол сэтгэл зүйн аюулгүй байдал гэдэг ийм ойлголт яригдж байна. Тэгэхээр сэтгэл зүйн аюулгүй байдал гэдэг нь юу гэхээр хүн ажил дээрээ байж байхдаа асуулт асуусныхаа төлөө эвгүй байдалд ордоггүй. Чөлөөтэй ярилцсныхаа төлөө ямар нэгэн байдлаар шахалт хяхалтанд өртдөггүй. Тийм нөхцөл байдлыг сэтгэл зүйн эрүүл байдал гэж томьёолоод энэ бол байгууллагын соёлын хувьд байх ёстой зүйл ээ. За яг энийг Монгол хөрс рүү буулгаад үз. Шинэ хүн орж ирээд хин нэгнээс шууд асуулт асуухад яадаг вэ?
чи одоо болт энийг мэддэг юм уу? Энэ одоо болт энийг мэддэг хүн явж байна. Заста баг ногоонороо могнороо тэр болдог те. Гэтэл магадгүй одоо шинэ хүн орж ирээд тэр байгууллагын дотор ямар соёл байгааг мэдэхгүй учраас шууд асуудаг юм юмнууд цөөнгөө. Асуух болгондоо таагүй буюу эвгүй байдалд ордог тохиолдлууд бас бий. Соёл нь ямараас шалтгаалаад. Тухайн байгууллагын удирдлага асуудлыг яаж хардгаасаа үүдээд тэр нөхцөл байдлыг зөвөр эргүүлэх эсэх асуудлууд бол шийдэгддэг. Тэгэхээр хэрвээ удирдлага өөрөө энэ нөхцөл байдлыг ялгаж мэдэхгүй бол энэ одоо баг ингээд хаана байгаагаа мэдэхгүй юу яриад байгаа юм гэдгээр ханддаг. Энэ хандлага чинь эргээд энэ нөгөө миллениумуудыг юм уу Z үеийнхнийг үргэдэг. За энэ жилийн олон улсын тэр форум дээр ярьсан хамгийн конференц дээр ярьсан хамгийн чухал санаа бол шин цаг үеийнхэн буюу энэ шинэ үеийн залуучууд ажлын талбарт ирээд сэтгэл зүйн аюулгүй байдал төлөвшсөн газар л тогтож үлдэж байна. Тэгэхээр нөгөө залуучууд чинь чөлөөтэй асуултаа асуудаг, асуултынхаа хариултыг чөлөөтэй авдаг, буруу байгаа бол буруугаа дорн засаад явж болох боломжтой байдаг. 100% дутж байгаа бол тэрийг хилээд өгдөг. Тэгээд тэрэн дээрээ хамтраа цаашаа явдаг. Ийм соёлыг нэхэд байгаа байхгүй. Яг л дэлхийн өнөөдөр тийм болцсон байна. Тэгэхээр бид нар одоо хөдөлмөрийн бүтээмж муудж гин, буурч гин, энэ залуучууд юу ч хийхгүй байх гэдэг энэ зүйлээ өөр өнцгөөс нэг хараад үзвэл яаж яах юм болоо тий? Бас нэг ийм өнцөг гарч ирж байгаа. Тэгэхээр бид нар өөрөө тэр дундаа одоо төрийн байгууллагын соёлын хувьд ийм зүйл төлөвшснө. Гэт ирэхээр харах өнцгүүд бас өөр болохыг үгүйсэхгүй. Тэгээд энийг олж хараад энд яаж зохицоод одоо байгаа ажлын талбар руу орж ирж байгаа залуучуудтайгаа яаж ажиллах уу гэдгийг зөв шийдэж байгаа бол энэ одоо өстой нөгөө амьдралын туршлагатай хүмүүсийн хийж байгаа буулт бол энэ. Одоо ингээд таны ярианаас үзэхээр энэ нөгөө үеуд ба штэ. За нэг юм 20 жил доторх үеийнхнийг нэг үе гэж багцалдаг байсан бол сүүл рүүгээ ингээд багасаад байгаа юм хугацаа. Одоо цаашдаа магадгүй бүр багасах тийм төлөвлөлт анзаарч байгаа юм. Тэгнь. Дэлхийн хөгжлийн хурдтай холбоотой штэ. Дэлхийн хөгжлийн хурдыг одоо судалсан судлаачдын гаргасан одоо хөгжлийн графикийг хэрвээ харвал за одоо манай тооллын үеэс эхэлж яаж байгаа юм л да. Тэрнээс өмнөхийг бол бид нэр ярих хэцүү. Тэгэхээр манай тооллын үеэс ингээ хэдэн 100 жилийн турш бараг ингээд нөгөө хөндлөн ятага цаг хугацааныхаа шугамтай параллел шахуу явуулсан байна. Параллел шахуу яваад. Ингээд саяын бидний яг ярьсан хүндрэлтний тэр технологийн хөгжил бий болж ирсэн цаг үеэс эхлээд энэ бол өндөж эхэлсэн. Одоо өнөөдрийн хөгжил бол босоо шугамтайгаа параллел явж байгаа байхгүй юу? Y тэнхлэгтэйгаа. Тэгэхээр бид нар X тэнхлэгтэй параллел шахуу явдаг байсан хөгжлийн хурд өнөөдөр Y тэнхлэгтэй параллел явж шүү гэдгийг ойлгох хэрэгтэй болчихж байна. Тэгэхээр бид нар тэрэн дээр гүйштэй хүний амьдралын нэг үе чи 20 жил явах хэрэгтэй шүү дээ. 20 жил болоог багт яриад байгаа. Ингээд суухад ах боломжгүй байхгүй. Яг энэ дээр чин зэрэгцээд хөгжлийн хурдтай зэрэгцээд энэ технологийн хурд бол биднийг бүр хурдан болохыг шаардж байна. Тийм болохоор бид нар тэр хурдтай л нийцэж ажиллах, амьдрах болохоор тэр хурдыг яаж гүйцэх үү? Эсвэл одоо хол тасарчихгүйгээр бараатах уу гэдгийг л бодож илүү холоо, илүү алсаа бодож л ажиллах ийм л цаг үе болоод байна л да. Тэгэхээр энэ бол маргааш хойтон жил дараа жил шал өөр болсон байхад гайхах зүйл байхгүй. Улам л ойрт. Ойлголцлыг үе хоорондын ойлголцлыг сайжруулах замаар үйл ажиллагаа тогтвортой цаашаа явж бид нар ингээд тодорхой хурдаар урагшилна гэвэл яг ийм чиглэлээр сургалт зөвлөгөө дэмжлэг авъя гэж танд гэдэг юм уу, танай хамт олонд гэдэг юм уу. Ер нь хэр их ханддаг вэ? Ийм хандах боломж байдаг уу? Одоо харьцангуй байгууллагууд, том аж ахуйн нэгжүүд бол хүний хөгжил гэдэг нэг ийм ямыг ойлгодог, ач холбогдол өгдөг болчихлоо шүү дээ. За яг хашиж байгаа ажлынхаа хувьд харах юм бол энэ хязгаарлагдмал. Тэ яг гэвэл төрийн албаны сургалтын байгууллага хуулиараа төрийн албан хаагчдад үйлчлэх ийм үүрэгтэй. Тийм учраас би хуулийнхаа хүрээнд хамаарч байгаа хүмүүст бол боломж нээлттэй шүү гэдгийг хэлэх байна. Хүсэж ээж сурч болдог ийм хэсгийг нэмсэн. За тэрэн жишээ нь бид нар энэ жил
эмэгтэйчүүдийн манлайлалын ийм хөтөлбөр явуулна, гендерийн талаас ийм агуулга явуулна, төсөвтэй холбоотой ийм агуулга, за одоо төлөвлөлттэй холбоотой ийм сургалт хийн. За эсвэл одоо манлайллын чиглэлээр өдөр давхар чадрын чиглэлээр ийм сургалтууд хийнэ гэдэг. Энийг бид нэр төрийн албан хаагчид буюу төрийн байгууллагууд руугаа нээлттэй зарладаг болсон. Орон нутг руугаа ялангуяа. Ингэнгүүт тэр мэдээллийг үтсэн хүн өөрөө би энийг суръя гэдэг сонгох боломжтой. Сонгоод бид нар руу хандаад ингээ бүртгүүлээд ирэх юм бол тэр одоо ангид өрэхэд тэр сургалт явах боломжтой болж байгаа. Яг л зорилтод богино сургалт гэдэг бол яг өнөөдөр ажлын талбар дээр хэрэгтэй байгаа ур чадварыг өөрсдийнх нь хүсэл дээр суйрлаж, хичээл зүтгэл дээр суйрлаж өгөх ийм одоо сургалт. За тэгээ энэ дээр бид нар тодорхой хэмжээгээр байгууллагуудын захиалгыг бас авдаг. За ийм тохиолдолд бол тодорхой хэмжээний одоо төлбөр мөнгө байх ёстой. Яг төлөвлөсөн улсын төсвийн хөрөнгөөр хийж болох сургалтууд руу хэрвээ та хичээгээд хүсээ тэмүүлээд багтаад ороод ирэх юм бол үндгөө сурах боломж байна.